Европоор хэлсэн аялын цуврал маань Испани Мадрид болон Германы Берлин хотоос үргэлжлэж байна. Энэхүү аялалд нэг юм анзаарсан Европын ихэнх орнууд маань эртний үеийн уран зураг, уран барилга, өв соёлоо маш амжилттай үзэл амжлаад авч үлдсэн байна. Тийм учраас өнөөдрийн ард иргэд нь үзэж харах, соёлоороо бахархах маш олон зүйл байдаг юм байна. Испани энэхүү эзэн хааны орд маань баруун Европын хамгийн том хааны шилтгэн юм байна. Ойролцоогоор 3400 оройтой 135,000 м², Францын алдартай Версалийн замаг болон Английн Buckingham Palace-аас илүү том зайтай юм байна. Энэхүү орд харш маань хамгийн анх 1734 онд Италийн алдартай уран барилгач Филиппе Юара дизайныг гаргаад барьж байсан юм байна. За өнөөдрийн байдлаар хааны гэр бүлийн албан ёсныхын норм байр тэгээ зөвхөн улс төрийн чухал баярын өдрүүдээр ирж амарч сурч тийм байна. Испани руу би 8 сарын дундуур явсан учраас цагаарын хувьд маш халуун хүчин байсан. Тэгээд хөт юм уугаад сууж байна. Бас нэг гоё авштай юм нь Испани уух юм авах юм бол өнгөө хачир тийм тоостой 100 маягийн чипс ч юм уу, шарсан төмс ч юм уу өнгөө хөт юм байлаа. За би одоо Мадридын төв талбайгаар явж байна. Энэ талбай маань 1600 онд Кинг Филипп хааны дурсгал зориулж баригдсан юм байна. Харахад ингээд ерөөхдөө манай Сүхбаатарын талбайтай төстэй. Амбарны өшөөтэй. Тэгээд тойруулаад 237 тийм балконтой юм байна. За тэгээд Мадридд ирсэн болохоор заавал үзэх ёстой зүйл маань бол Реал Мадридын стадиум байсан. Гэхдээ 8 сарын дундуур байсан болохоор хөлбөмбөгийн улирлын тоглолт маань одоо эхлэх байсан. Тэгээд хажуугаар нь стадиумын сэргээн босгох ажил явуулсан учраас гоё тоглолтууд үлсэн юмжаагүй. Гэхдээ миний одоо баг байхын хүүхэд байхын мөрөөдөл бол тийм хөлбөмбөгийн стадиум үзэх байсан учраас бас нэгэн мөрөөдлөө биелсэн. Тэгээ Испани бас нэг сонирхолтой зүйл нь дэлгүүр хоршоо бизнесүүд нь ерөөхдөө маш орой онгодог юм байлаа. Ойролцоогоор нэг өглөөний 10-11-с наашгүй. Тэгээд өөрийн 3 төр хүртэл нээлттэй байдаг. Тийм учраас хүмүүс нь ер нь орой хоол гадуур дотор гарахтаа нэлээд оройхон гардаг юм байлаа. Тэгээд Мадрид маань миний хамгийн анхны аялсан Европын хот байсан учраас сэтгэлд амар гоё ойрхон байдаг. Маш гоё үзэсгэлэнтэй юм эргээд ингээд би буцаж очиод амьдрах гэсэн гэж бас хүсдэг хотод нэг юм аа.
За тэгээ Берлинд тулсгая. За би одоо Берлийн алдартай Бранденбургийн хаалга дээр ирсэн байна. Энэхүү хаалга маань 18 дугаар зуунд 1791 онд 2 дугаар Фредерик Вильям гэдэг Германы хойд Прүшиа мужийн хаан зөрж баригдсан. Инх тамиг одоо бэлэгдсэн тийм хаалга юм байна. Дээр нь хүйтэн дайны үед зүүн болон баруун Берлиний дайны завсрын бүс байсан юм байна. За тэгээд 1989 онд Берлийн хаан унахад Нэгдсэн Германы маш том хүчтэй бэлэг тэмдэг болсон юм байна. Германы метро буюу U-Bahn тэрэн систем нь Европ дондоо ирээд хамгийн цэвэрхэн яг гоё цагийг барьдаг. Тэгээд ковидын дараа явсан болохоор нийтийн тээврийн ашиг гоё өнгөө байсан. За миний цаана байгаа хаан бол өнөөдөр үлдсэн Берлийн хаанаас хамгийн одоо урт үлдсэн юм хаан юм байна. Тэгээд дэлхийд дээрх хамгийн урт гадаа байдаг одоо зургийн үндэслэн ойролцоогоор 100 гаруй зураг байгаа юм байна. Тэгээд ерөнхийдөө бол Берлиний одоо уур амьсгалыг аюулгүй харуулсан 30 үеийн тийм үндэслэн юм байна. За тэгээд Берлин хот маань бол амьд хөгжмийн урсгалаараа алдартай. Ялангуяа техно буюу EDM электроник бүжгийн хөгжмөөрөө дэлхийд танигдсан. Тийм учраас ерөнхийдөө залуучууд нь аюул гоё цоглог шинэлэг санагдлаа. За тэгээ Испани Мадрид хотод урлагийн алтан гурвалжин гэж байдаг бол Берлин хотод маань бол музей харал гэж байдаг. Энэ музей харал нь 1999 онд баригдсан юм байна. Тэгээд ойролцоогоор 6000 жилийн хүний түүхийг харуулсан 5 тийм алдартай музей байгаа юм байна. Үүнд нь болохоор эртний Грек, Ром болон Египтээс эхлээд 19-р зуун хүртэл одоо хүний түүхийг харуулсан гоё музейнүүд байгаа юм байна. Энэхүү арал маань өөрөө дэлхийн 2 дугаар дайны үед нэлээд сүтэгдээд тэгээ Герман нэгснээс хойш одоо хүртэл сэргээн босох ажил нь явж байгаа юм байна. Үзэж байгаа хүнд бол Museum Island Pass гэдэг өдөртөө тийм билет авчих юм бол 5 музей үзэх боломжтой. За тэгээд энэхүү аялын хураан гоёдон дээр бол их одоо Европын улсууд хотууд маань бол эртний Грек Ромын уламжлалт классикал урлаг дээр суурилж яг сэргэн малтын үеэр шашин дээр суурилсан урлагаа өргөжлөөд илүү одоо шинжлэх ухаан математикаар суурилсан тийм төгс бүтээлийг одоо хүнэн болон байгальтайгаа тийм зохицсон төгс бүтээлийг бүтээх тийм зорилготойгоор 14 дэх зуунаас 17 8 дугаар зуун хүртэл ингээд маш олон гоё музей байгуулж ихээр барьсан байна.
За тэгээд энэ хүртэл үзсэн болвол та энэ блогийн хамгийн гоё дуртай хэсэг нь юу байсан гэдгээр комент үлдээгээрэй. Тэгээд дараагийн сургалаас уулзъя.